Аргачлал бүлгийн бичлэг А3. За өнөөдөр хэдүүлээ ханшийн хөдөлгөөн ба савлгааны дараалал гэсэн ийм хичээл үзье. За юуны өмнө бол би та бүхэнд сургалтын өмнө бол хэлжсэн би нэг хүнд онол заахгүй гэд. Тэгээд тэр нөгөө чойны магсны шүлгэн дээр гардаг шиг тэр том онлын байтууд дотор адууны махаар хоол хийх тухай байдгүй гэд. Том онлууд бол байдаг. Гэхдээ чи доовгийн онл ч юм уу, Elot Wave ч юм уу те. За жишээ нь одоо энэ зурган дээр одоо би ерөнхийдөө бол Elot Wave сурахад бол би үндсэндээ нэг жил гарангийн цагийг $1,500 зарж сурсан хүн юм байна шүү дээ. Тэгээ одоо энэ данаас харж байгаа энэ зурган дээр Elot Wave DNA Master Certification Course гэдэг энийг бол би бүрэн сурч төгсгөө сертификат авсан хүн юм байна. Одоо ингээд энэ 5 шаталтай шалгалт авдгийн ингээд бүгдийг даваад энэ дээр миний имэйл хаяг энэ жижиг миний зургийг харж байгаа. Ингээд энэ бол миний хийсэн зүйл байгаа. Гэхдээ бол зүгээр яг өнөөдрийн зах зээлийн хөдөлгөөн энэ ханшийн хөдөлгөөнд донд Elot Wave зураад арилжаа хийнэ гэж суух юм бол ерөнхийдөө нэг 70-80% худлаа байхгүй юу. Тийм учраас ер нь энэ сургалт маань болохоор би та бүхэнд бол одоо янз бүрийн зүйлүүдэд цагаа битгий үрээсээ тий гэдгийг мэл гол нь хэлж өгч туслах гэдэг байгаа шүү дээ. Гол зорилго бол. Тэгэхээр би бол ингээд жил гаранг $1,500 ингээд зараа сурж ирсэн. Тэгэхэд бол өнөөдөр бол би энэ Elot Wave-с надад ашигладаг юм гэж бол ерөөсөө байхгүй. За хэдүүлээ ийм чарт гаргаж ирээд за би тэгээд ийм чарт руу очиод би та бүхэнд одоо жишээлх юм бол нэг за Elot Wave гэхээр биднээс бол нэг ийм юм мэднэ л дээ. За тохон за ер нь бол нэг ийм л хөдөлгөөнийг хэлээд байгаа шүү дээ. Тэгээд энэ маань бол юу байдгүй? За бол энд. За B хаана байх ёстой энд. Та бүхний зарим нь бол энийг мэдчихэл байгаа тийм ээ. Бас энд харсан байх, бас оролдож үзсэн ч байж магадгүй. Facebook дээр л манай монголчууд бас ийм групп нээгээл нэг хэдэн жилийн өмнө бас хүмүүс юм хийж лээсэн тийм ээ. Гэтэ одоо харамсалтай тэр хүмүүсүүд бол одоо сургалаач болцсон байгаа шүү дээ тийм. Тодорхой хугацаанд бол оролцсон. Тэгээд шантарсан байх. Тэгэл орохцгоосон баг та. За энэ бол яг би нэг жоохон цаг аваад энийг би нэг нарийн тайлбарлахгүй. Яг тэгвэл тэр чигээр Elot Wave сургалт болж өгнө тийм үү. Би зүгээр энд нэг учир тайлбарлачаад тэгээ цаашаа явах болно заяа. За энэ чинь ингээд 4. За энэ чинь ингээд 5 байх хэрэгтэй тийм үү. 5 байх хэрэгтэй. За энэ 5 энэ дээр байх хэрэгтэй. За энэ зургийг бол бүхэлд нь юу гэж нэрлэдэг юм бэ гэхээр Elot Wave cycle гэж нэрлэж байгаа. Нэг Elot Wave cycle юм болж өрж байгаа тийм. Тэгээ энэ зураасаар хуваагаад энэс одоо өмнөх нь болохоор бидүүс motive pace гэж нэрлэдэг. Тэгээ энэс хойш нь болохоор биднээс corrective pace гэж нэрлэдэг.
бүхэлдээ нийлүүлээд болохоор Elliott wave cycle гэж байгаа. Нэг Elliott wave-ийн үйлчлэл бол юм байна гэдэг. Тэгээ гол зовлон энэ дээрээ юу байдаг вэ гэхээр жишээлх юм бол энэ motive pace гэдэг дотроо хуваагдаад явдаг. 3 хуваагдаад явдаг. Impulsive гэд хуваагдана, extended гэж хуваагдана, diagonals гэд хуваагдана. Diagonals-ын дотроо leading diagonal, ending diagonal гэж хуваагдаад явдаг. Энэ corrective pace нь болохоор дотроо 4 хуваагдаад ингэ явдаг. Zigzag гэж та хамгийн энгийн одоо энд харагдаж байгаа шиг ABC zigzag. Flat болоод явдаг. Flat-ын дотроо regular flat гэж бий, expanding flat гэж бий, running flat гэж бий. За 3 дугаарт нь бүх төрлийн triangle-уудын дорж ирдэг бас. Тэгэхээр triangle гэхээр бид бас мэдж байгаа. Тэгээ дор 8 янзын triangle байгаа. За 4 дугаарт нь энэ ч бол хамгийн төвөгтэй болгож байгаа юм нь юу гэхээр complex correction гэж юмнууд орж ирдэг. Тэгээ тэрэн дотроо double tree, triple tree гэдэг. Тэгээд энэ хуваагдалтуудын зовлон нь юу юм бэ гэхээр энэ савлгаанууд дотроо өөрөө хуваагдаад байгаа байхгүй юу. Одоо чинь энэ 1 гэдэг савлгаа дахиад ийм 5 савлгаа болж хуваагдана гэж байна. Тэгээ энэ 2 гэдэг савлгаа дахиад 3 савлгаанд хуваагдана гэж байна. Тэгснээ дахиад 5 савлгаанд хуваагдана гэж байна. Тэгснээ маш төвөгтэй юм нь юу болох вэ гэхээр энэ савлгаан дахиад дотор хуваагдах жишээтэй. Ингээд хуваагдаад явах юм бол ерөөсөө айгүй төвөгтэй болсон л доо. За тэгэхээр би энэ сургалт энэний бол зүгээр би данаас учрыг тайлбарлаж байгаа юм. Тэгээ яг хөө ер нь бол forex дээр маань өнөөдөр хэрэглэж байгаа томоохон онлууд маань хизээ бий болсон юм бэ гэхээр ер нь бол нэг 100 жилийн өмнө 19-р зууны ихээр 20-30-аад оны үед эднээс бол зохиогдчихсэн. Тэгээд 1930-40-од оны үед одоо нийтэд их өргөн дэлгэр ингээд тархаж одоо байсан. Тэгээд миний бодлоор бол би энэ 3 зүйл дээр л боддгийг. Нэгдүгээрт нь одоо шинэ эдгээр онлуудыг зохиож исэн хүмүүс нь тийм ээ. Эдгээр онлуудыг хамгийн түрүүн ойлгож исэн хүмүүс нь, эдгээр онлуудыг хамгийн их хэрэгжилж исэн хүмүүсүүд нь бол өнөөдөр зүгээр байгалийн замаараа бидний дунд алгалтай бүгд бурхны оронд додсон байгаа тийм үү. Нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь болохоор хэрвээ нэг онол байгаад тэрийг бүх хүн мэддэг болвол зах зээл өөрөө төгжигдмэл байдалд орчих байгаа байхгүй юу. Жишээлх юм бол одоо юу гэдэг motive pace дууссан, одоо corrective pacing A явцсан, одоо B явж байгаа гэвэл бүх хүн C дээр sell хийн гэдгийг мэдж байгаа бол ямар тэнэг buy хийж нөгөө тэр хожиж байгаа хүмүүсүүдэд мөнгийг бий болгож өгөх үү те. Арилжаа хийн гэдэг чинь бол хожихоор мөнгө хэвлээ тавиад байдаг, хожигдохоор мөнгө аваад устгаад байдаг биш шүү дээ. Нэг данснаас нэг данс руу орно те. Арилжаа хийн гэдэг маань хожиж байгаа хүний дансанд хожигдж байгаа хүний данснаас л орно шүү дээ. Ингээд мөнгө бол нэг данснаас нэг данс нь шилжээд байна гэсэн үг. Тэгвэл бүгдээрээ яг энийг мэддэг. Тэгээд бүгдээрээ энэ дээр сэл хийгээд суудсан бол яаж ашиг хийх вэ гэдэг. Тэгээ цаана хин алдах юм бэ? Хин ч алдахгүй болчих жоох байхгүй. Тэгэхээр тийм байдал бол бас үүссэн. Тэгээд тэрнээс чинь бол нэлээд хүндрэлүүд гарч ирсэн. За ийм нэг тал. За 3 дугаар тал нь бол юу вэ гэхээр ерөөсөө л энэ техникийн хөгжил дэвшил. Тэр үед бол интернет гэж байгаагүй, компьютерч гэж байгаагүй, хүмүүс цаасан дээр шогомддог байсан. Тэгээ маш жижиг бүлэг зах зээлд ордог байсан. Тэгээд тэр ордог бүлэг нь бүгд мэддэг тийм. Тэгэхээр одоо бол энэ сүүлийн 20-30 жил бол энэ интернет компьютер гарч ирсэнтэй холбогдуулаад ингээд задлаад өнөөдөр хүртэл биднес forex арилжаа хийнгээ яриа сууж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол зах зээлийг ингээд задлаж өгсөн юм. Тэгж задлсан учраас яг тэр үед ажилтдаг байсан энэ онлууд өнөөдөр ажиллана гэхэд бол маш төвөгтэй ийм байдал руу орчод байгаа байхгүй юу. За тэгээд яг энэ онлуудыг огт үүсгээгүй эндээс авах юм бэ, хаях юм бэ. За хаях нь их болсон гэсэн үг л дээ, авах нь зөвхөн болсон гэсэн. За ингээд хэдүүлээ цаашаа явъя. За тэгэхээр одоо биднээс тэгээ яах юм бэ гэж те. Тэгэхээр би та бүхнийг маш энгийн хэлбэрхэн
ганц зүйл дээр анхаарлаа хандуулаасаа гэж хүсэж байгаа. За одоо энэ чартыг харж байгаа нь нэг жоохон харж байдаг л нэг чарт байна. Нөгөө нэг темплейт л байна тийм үү? За одоо тэгвэл энэ чартаа арай энэ болгоо харъя. Тэгээ энэ дээр юу өөрчлөлөө гэхээр би өссөн савлгаануудыг цэнхрээр, унсан савлгаануудыг улаанаар зурчлаа тий. Өсгөлт нь цэнхрээр, унагт нь улаанаар, өсгөлт нь цэнхрээр, унагт нь улаанаар гэх мэтээр ингээд зурчлаа. За дараагийн дугаарт нь одоо эндээс чарта мөн авиржуудтайгаа харилцуулаа. За нэг ийм төвшил үүсэж байгаа. За эндээс би та бүхнийг хамгийн гол хараасаа гэж бодож байгаа юм юу вэ гэхлээрээс энэ цэнхэр удаан шугамуд яг ээлжлэл явж байгаа байхгүй тий. Тэгэхээр аливаа юмны ханш гэдэг чинь нэг бол өснө, нэг бол унана. Хоёрхан чиглэлд хөдөлдөг баг. Хөдлөн тийм үү? Тэрнээс та баруун хаашаа явуулчлаа, зүүн урагшаа явуулчлаа гэж байхгүй шүү дээ тий. Долларын ханш зүүн урагшаа явуулчлаа энэ гэж л юм байхгүй. Зөвхөн ханш өслөө, унлаа хоёрхан чиглэлд. Тэгэхээр ханш өслөө, унлаа, өслөө, унлаа, өслөө, унлаа, өслөө, унлаа, өслөө, унлаа, өслөө, унлаа, өслөө, унлаа. Ингээд дараалаад л явдаг тийм үү? Тийм учраас одоо ханш цэнхрээ зургадаа өсөж исэн юм байна. Одоо хайшин зургадах бол танаас юу гэж бодчих. Мэдээж өндөр хувийн магадaltaй энэ доошоо зургадчих шүү дээ. Ягдгүй л яг ээлжлэн гэдгийг нэг оюун тархинд авчих хэрэгтэй. За тэгээ хэдэн жилийн өмнө бол би нэг ийм үг бас Facebook дээр оруулаад тэр бүхэн хавьтаал бас нэг од болгох шахсан. Ханш өсхийн тулд л ундаг байхгүй тий. Ханш унахын тулд өсдөг. Тэгэхээр одоо ямар хөдөлгөөн хийж байна? Энэний дараа сөрөг хөдөлгөөн гарна л гэсэн үг. За энийг бол маш сайн анзаарч байгаа хэрэгтэй. Тэгээ ханшийн хөдөлгөөн гэдэг маань ерөөсөө савлгаа pullback, савлгаа pullback, савлгаа pullback, савлгаа pullback, савлгаа pullback гэх мэтээр үргэлжлэх байхгүй юу? Одоо чиний нэр савлгаа pullback, савлгаа pullback тий. Одоо энэ савлгаа pullback, савлгаа pullback ийм үргэлжлэл дараалал яг ингээл яваад байна. За тэгээд дараа pullback ямагт савлгаанаас богинохон байна гэдгийг л бас сайн ойлгоод авчих хэрэгтэй. Хэрвээ pullback савлгаанаас урт болвол эсрэг чиглэлийн шин савлгаанд тооцогдно. Pullback ямагт савлгаанаас богино байна. Тэгээд хэрвээ pullback савлгаанаас урт болвол эсрэг чиглэлийн шин савлгаанд тооцогдно. За инхээр ойлгож байна үү те? За ойлгохгүй байна уу? За тэгвэл санаа зовж үлдэх. Одоо би та бүхэнд энийг зураад үзүүлье заяа. За юуны өмнө энд юу явж ирсэн бэ гэхлээрээс 1 second. За эхлээд юу болсон бэ гэхлээрээс энэ ч савлгаа болсон гэж бодъё. Дараа нь pullback болж ирсэн. Яг тари энэ pullback-ийн өнгийн жоохон өөрчилж заяа улаан ч юм уу. За улаан pullback. Ногоон савлгаа. Тэгэхээр pullback нь савлгаанаас богинохон ирэх юм бол дараагийн ногоон савлгаа үүснэ тийм үү дэшээ. Дараагийн ногоон савлгаа дэшээ. Нэг хэлээд байна. Савлгаа pullback. Тэгээд pullback нь савлгаанаас богинохон байвал одоо энэ савлгааныхаа ихэлсэн цэгээс одоо миний курсор байгаа газраас дээр ирэх юм бол дараа нь ийм хөдөлгөөн гарна дээшээ. Одоо энэ дээшээ гарсан хөдөлгөөн маань
юу болох вэ? Дараагийн савлгаа болж байгаа байхгүй. Дахиад ханш доошоо туугаад явна. Энэ маань юу болох вэ? Энэ маань pullback болно тий. Энэ маань pullback болчихно. Тэгээ хэрвээ энэ маань энийхээ дээр нэгдэх юм бол яг энэ процесс маань давтагтаад дахиад дараа нь өсөх хөдөл савлгаа гарч ирнэ гэсэн үг тий. За одоо биднээс саяны ярьсан зүйл маань юу байсан бэ гэхээр ийм болчлоо гэж бодъё тий. За энэ нэг ногооныг устгаж. Энэ савлгаа байсан тий. Гэтэл pullback маань савлгаанаас урт болчлоо шүү дээ тий. Ийм урт болчлоо шүү дээ тий. Тэгвэл энэ pullback маань одоо pullback биш эсрэг чиглэлийн гэхээр энэ дандаа өсөж исэн тий. Тэгвэл одоо унж байгаа савлгаа болчихж байгаа байхгүй юу. Тэгээ одоо биднээс юу хүлээх вэ? Энд pullback хүлээнэ. Pullback хүлээгээд тэгээд одоо явж байгаа энэ pullback нь савлгааныхаа ихэлсэн энэ цэгээс доош ирэх гэх юм бол унах хөдөлгөөн авчирна. За ойлгож байна те. Тэгэхээр савлгаа гэдэг юм явах юм байна. Тэгээд pullback гэдэг юм явах юм байна. Тэгээд pullback нь савлгаанаасаа богинохон болоод ханш ирэх гэх юм бол савлгааныхаа чиглэлд дараагийн савлгаа гарч ирэх юм байна. Ийм хөдөлгөөн гарч ирэх юм байна. Хэрвээ pullback нь савлгаанаасаа урт болчих юм бол ханш эргэж гин гэсэн үг болж байгаа байхгүй юу? Чиглэлээ өөрчилж гин гэсэн. Одоо энд өсөх хандлагатай явжсан бол одоо ийшээ унж эхэлж байгаа байхгүй юу? Тэгэх юм бол савлгаанаасаа урт болсон pullback-ыг эсрэг чиглэлийн хөдөлгөөний шинэ савлгаа гэж үзээд дараагийн pullback-ыг хүлээгээд явах юм байна. За. Иймэрхүү. Нэг ийм юм болоод байгааг тогтоогод авчих хэрэгтэй. Тэгэх юм бол дараа нь биднээс чартаа хараад одоо ямар хөдөлгөөн явж гин вэ гэдэг юмыг одоо жишээлх юм бол. За энд дороос эхлэе хэдүүлээ. За энэ цэгээс. За энэ цэгээс эхлээд ийм хөдөлгөөн хийгээд дараа нь ийм хөдөлгөөн хийсэн мэн те. Тэгэхээр энэ маань савлгаа бол таарч байна. Энэ богинохон учраас. Дахиад ийм хөдөлгөөн хийсэн нь савлгаа болж таарна те. Одоо юу бол таарах вэ? Pullback болж таарна те. Энээс доош орсонгүй шүү дээ те. Тэгэхээр дээшээ хөдөлгөөнийг авчирна гэсэн үг. Хэлсэн шүү дээ. Одоо хамгийн доотын цэг энэ биш шүү дээ те. Энээс доош орч чадсангүй шүү дээ. Тэгвэл энэ одоо дээшээ хөдөлгөөнийг авчирч байна. Ойлгосноо те. Яг тайныг олгосон бол жоох ийшээ. За тэгвэл энэ дунд ороод ирье. Тэгэхээр энэ дунд бол үндсэндээ ханш ямар ч бидэнд бол арилжааны боломжгүй хөдөлгөөнүүд хийж байгаа байхгүй юу. За жишээлх юм бол энд бол ингээ уналтаар эхэлсэн тийм үү? Уналт. Тэгээ энэ юу болох вэ? Энэс богинох юм чинь pullback. Тэгээ дараагийн энэ том хөдөлгөөн энэний доошоо орж ирсэн. Уналт. Дараагийн хөдөлгөөн энэс доошоо орсон. Унана гэж бодчихсон. Гэтэл доошоо явсан. Гэтэл энэ савлгаанаас энэ pullback маань богинохон болчихлоо тий. Тэгэхээр одоо дээшээ гэж харж ирсэн. Гэтэл энэ савлгаа маань энэс урт болсон. Доошоо орж ирсэн. За тэгвэл бид доошоо гэж харж ирсэн тий. Come on. Одоо яагаад байгаа юм бэ? Ингэж болохгүй байна. За доошоо орж гэсэн тий. Тэгтэл одоо биднээс энэ хөдөлгөөнийг хийхэд нь хаашаа гэж харж ирсэн. Доошоо гэж харж ирсэн тий. Яг тэгвэл энэ савлгаа маань урт энэ pullback хийгээд энэ савлгаанд хүрсэн одоо доошоо гэж харж ирсэн. Гэтэл энэ маань доошоо явсангүй тий.
Одоо энэ маань савлгаа болоод энэ маань pull back болж хөөрлөө тий. Яг тэгвэл энэ маань урт, энэ маань богинохоо. Одоо энэ маань дээшээ. Одоо ингээд анзаарч байгаа бол энд унж явж исэн. Одоо ингээд энэ урт богино дараалал ярьсаар байтал өсөх хандлага руу ороо явчихж байгаа байхгүй тий. За одоо энэ pull back орж ирсэн. Энэ доошоо орж чадаагүй иргсэн. Энэ хөдөлгөөнийг авчирсан. Тэгээд харахаар энд ямар нэг боломж бидэнд огт байхгүй болж ирж байгаа. Гэт тэгээ энд юу хараад байна гэхээр мөн авижудаа бас давхар хараад байгаа шүү дээ. Ингээд бүх юм холион бантан болж хувирсаар байгаад бидэнд яг энд болохоор үнэхээр гоё арилжаа өгч байгаа байхгүй. Энэ савлгаа байсан, pull back байсан, дахиад савлгаа болсон. Дахиад pull back болсон. Энийг идэж чадаагүй иргсэн. Тэгээ мөн авиждын салалттай энэ индикаторуудын өгөгдөлтөд нийлээд бидэнд маш сайн арилжааны оролтыг өгч байгаа байхгүй. За ийм нэг савлгаануудыг хараад тооцоод сурчих хэрэгтэй. Энэ хамаагүй илүү үр дүнтэй гэж хэлж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд одоо энэ маань юу болсон? Энэ pull back хийсэн. Энэ хамгийн доотлын явуулны энэ хүрсэн байхгүй тий. Тэгээд дараа нь ясна дээшээ хөдөлгөөний авчирсан. За юм байна. За сая бид нүс чартан дээр хараад нэг бол тайлбарлаад ярьсан тий. Тэгэхээр хамгийн сүүлд хийсэн хөдөлгөөн хэр урт байна, хэр богинохон байна. Одоо жишээлх юм бол энэ ийм урт хөдөлгөөн гаргацсан. Одоо ханш яаж хөдлөх болов гэж бодож байна та нар. Одоо мэдээж эндээс юу орж ирэх вэ? Pull back орж ирэх шүү дээ. Pull back орж ирдгүү маа гэвэл ханш дахиад дээшээ өсөх шүү дээ. Өсөх юм бол биднээс яах вэ? Энэ шугамаа дахиад дээш нэгэ татаад шүү дээ. Тэ? Одоо энд ирсэн. Ястарч арай цэвэрхэн харагдана. Одоо энд ирсэн. Юм чи одоо биднээс энэ ярол энэ орой хоёрыг хараад шүү дээ. Энэ хөдөлгөөнийг. Одоо тэгээ энэ чи pull back орж ирээд энээс доош гарахгүй ирэх юм бол энээс доош орохгүйгээр эргэлт үүсгэх юм бол тэгвэл дээшээ гэдгийг бид харж иж болох юм шүү. Тэгэхээр энэ маань юу гэж юутай адилхан санагддаггүй гэхлээр нэг шатарчд нэг хоёр нүүдлийн дараахыг хардаг гэдэг шиг. Энэ маань бол одоо биднээс бол энэ ч баа юу сэл үгээд орлоод байх ямар шаардлага байхгүй. Ягаад гэвэл биднээс энэ том хөдөлгөөн өгөгдсөн. Одоо энэний дараа pull back орж ирнэ. Арилжааг pull back-н дээр хийдэг байхгүй. Дандаа pull back-ны дараа хийдэг байхгүй. Тэгэхээр одоо эхний өгөгдөл өгөгдсөн, чиглэл гарцсан, энэ савлгаа өгөгдсөн. Одоо энд ямар pull back орж ирэх нь бас бидэнд нэг сонирн биш. Тэ? Анцхан тэр pull back хизээ дуусах уу гэдэг юмыг л биднээс хүлээж байгаа тийм. Юу ч үгүй юм гэл. Нөгөө тэрүүний яриадсан нэг олон дүрсүүдий ч одоо юу ч энд үүснэ тэр нь ерөөсөө нэг гол биш болцсон. Хамгийн гол нь одоо энэ pull back дуусахаар биднээс дахиад өснө гэж бодоод тэр өсөлтөн дээр харин биднээс арилж авах ч магадгүй гэж бодоод хүлээж авах хэрэгтэй байхгүй. За юм байна. За тэгээд хэдүүлээ нэг энгийн техник шинжилгээнүүд хийгээд үзье. Яг тэгвэл биднээс бас Fibonacci гэж ярьжсэн
support resistance гэдээ ярьж байсан, moving average-уудаа ярьж байсан, trend жогом ярьж байсан. Одоо тэгээд нэг юм энгийн техник шинжилгээнүүд хийгээд үзье. Яг за энэ дээр ер нь дахиад темплейт уншуулчих. Дахиж темплейт уншуулад. Тэгээд устгаад. За одоо чинь хэдүүлээ энэ дээр том чарт руу очие те. Том чарт руу очиод нэг устгаад. Маусны батарей модж байгаа хаа юм чинь. За өдрийн чарт евро USD өдрийн чарт те. За энэ дээр бол юу хийж болохоор байна вэ гэхээр за одоо чинь тэрийн шугам татчих болно те. Энэ бол ойлгомжтой. За энэ ёроолыг ашиглаад холбоод татсан шугамыг тэрийн шугам гинэ гэж биднээс ярьсан те. За тэрийн шугам татаад ханш тэрийн шугамны дээр байна гэдэг чинь ханш үсэх хандлагатай байна гэсэн. Тэгээд энэ ёроол хоёрыг ашиглаад татсан энэ шугамн дээр хурж иж байж байгаад одоо гинт огцон модоо өсөлт энэ тэрийн шугамнаас эргэж ойж штэ тий. За ийм хөдөлгөөн гарч байгаа юм байна. За саяныхаа ингээд цавлгааны дараа л ингээд харж ирсэн бол энэ цавлгаа байсан байна. Энд pull back орж ирсэн байна тий. Тэгээд энэ маань дараалалаараа өсөх хандлага авчирсан байна тий. Өслөө, өслөө одоо хараа. Энэ унлаа болоод одоо өслөө орж ирэх гэж тий. За тэгвэл биднээс Fibonacci-га бас татж харж болно те. Энэ ёроол энэ орой хоёрыг ашиглаад Fibonacci-га дата харахлаас энэ маань 76.4 гэдэг шатал дээрээс иргэсэн юм байна те. Эндээгээ дээшгээ явуул хаа хурж болох юм бэ гэхээр 127 биднээс ихний таргет байдаг. Дараагийнх нь 161.8 гэтээр хаана хурж юмтыг харж болно. Тэгэхээр өмнө нь бол ханш энэ шатлууд дээр бол байсан л байна тийм ээ. Гэдэг маань ханш эргээд энэ шатлуудад хүрэх магадaltaй гэсэн үг. Энэ тохиолдолд бол ялангуяа 161.8 бол их сонирхолтой харагдаж байна. Яг энэ дээр энд support маягийн болж ирээд энд энд resistance маягийн болж ирээд эвдээд дараа нь яг энэ шатал дээр support болоод дахиад support болж исэн юм шүү дээ. Энд ч гэсэн дахиад supporтлоод эвдээд дахиад ирэхдээ энд resistance болгож исэн байна те. Тэр нь одоо биднээсийн татсан Fibonacci-гийн 161.8 дээр таарч байна гэдэг бол бас сонирхолтой юм байна гэсэн үг тийм үү. За Fibonacci маань болохоор ямар очтой юм бэ гэхлээс одоо жишээлх юм бол ханш энэ оройг хийлээ тийм үү. Би ингээд шугамаар заач энэ ёроолыг хийлээ тийм ээ. Энэ ёроолыг бас хийлээ тийм. Тэгээд гарсан хөдөлгөөн маань бол ямар хөдөлгөөн юм бэ гэхээр өссөн хөдөлгөөн тийм. Тэгээ өссөн хөдөлгөөн учраас би Fibonacci-га одоо энэ төгсгөлийн цэгээс нь хиллийн цэг рүү л ингээд татчихж байгаа юм л та. Тэгэхээр Fibonacci маань бидэнд ямар юм өгөх вэ гэхлээрээс аль шатал дээрээс эргэж ойх магадaltaй вэ гэдгийг харуулж байгаа биднээс бол ер нь бол Fibonacci аль шатлаас эргэж ойж болно. Гэхдээ яг хаана байж болох вэ гэдгийг харуулж. Одоо чинь энэ дээр бол ханш эхний шатал дээр ирээд энэ хараа candle хаагдаад шинэ candle нэгдсэн байгаа. Дараагийнх дээр мөн адил хаагдаад шинэ candle нэгдээд унсан байна. Тэгэхээр 3 дахь дээр энд ивдэж орж ирээд энд нэг зог тусаа тэгээд яг энэ Fibonacci 61.8 дээр энэ ийм хугацаанд барьсан биш тэнд. Тэгээд дахиад доошоо ивдээд энэ дараагийн шатлалаас ханш эргэж ийн тийм үү. Тэгэхээр зөвхөн аль энэ шатлалуудын аль нэгнээс л иргэнэ гэсэн үг. Эргээд хаа хурж магадгүй гэвэл энэ 100 хурж магадгүй. Энэ 127.4
хүрч магадгүй 161.8 хүрч магадгүй. Тэгэхээр энэ ёроол энэ орой хоёрыг ашиглаад Фибоначчи татснаар биднээс ханш ирээдүйд хаана эргэж болох вэ? Хаа хүрч магадгүй байна гэдэг магадлалыг л гаргаж авч байгаа байхгүй. Энийг л одоо хэлж харуулж өгдгөрөө Фибоначчи бас их ач холбогдолтой. За энд бол ийм Фибоначчи бас татжуулж ирсэн болж байна. За одоо тренд чугмаа үднэс ингээд бас ховлоод энэ орой дээр тавьчих болно. Энэ бол нэлээд төгсөн байна. Тэгтээ хүрээгүй байна. Одоо тэгэхээр энэ ханш маань 127-тай энд огтлолцож байна. Энэ ингээд сувг гэж харах юм бол тийм ээ. Сувг гэж харах юм бол 127-тай энд огтлолцож байна гэдэг бол арай л огцсон байна тий. 1-2 лааны дараа очиод огтлолцсон энэ хөрнө гэж бол арай байхгүй л та. Тэгэхээр бол нэлээд явж иж 161.8 энэ хавьд хүрч иж магадгүй юм байна тий гэж харах жишээтэй. За дараагийн бас нэг татжуулах Фибоначчи бол бас байгаа. Тэр маань юу вэ гэхээр за энэ нөгөө сувг гэсэн юм хатгалж. За дараа нь яг хөглөөр энэ хөдөлгөөнийг хараа хэдүүлээ. Энэ оройг хийгээд энэ ёроолыг хийсэн ба тий. Унах хөдөлгөөн тий. Тэгэхээр Фибоначчигаа авчраад унсан зэгээс нь хаанаас унж эхэлсэн тэрлүүн татаад ингээд харах юм бол ханш хаана байж вэ энэ Фибоначчиг тий. Энэ хараа Фибоначчи 50 дээр эргээд буцаж ирээд 50 дээр дахиж эргээд одоо ингээд самж. Тэгэхээр 50 дээр эргэсэн мөртлөө энд хаяр лоо хийснийг бодоход одоо энэ бол 61.8-ыг юм уу эсвэл 76.4-ийг шалгах магадлал бол бас өндөртэй байна гэж ингэж харж болж байна жишээ нь тийм ээ. За биднээс өмнө нэг зоон зорж ирсэн. Энэ зооныг ингээд зорох юм бол бас их сонирхолтой зоон энд харагдаж байна. Энд ёроол байсан тий. Эвдээд яг энд ив шалгасныг харж байна энд. Дахиж ирээд энд шалгах гэж оролдлого хийсэн. Дахиж ирээд энд бас яг шалгаад буцаж байгаа жишээтэй. Тэгэхээр биднээс энэ том Фибоначчиг татчаад энэ зооныг зурчаад за ханш энэ цэгээс эргэж магадгүй гэдэг таамаглал дэвшүүлж ирсэн бол да бас гээд эргэж явах жишээтэй тийм үү. За иймэрхүү тэ тааш энэ бичлэгийг харж байгаад эндүсийг ингэж дуурайлгаж байгаа. Тэгээд өөр одоо чартнууд гаргаж ирээд гээд иймэрхүү байдлаар өөртөө зураад тэгээд нэг иймэрхүү хараа Фибоначчиг яг энэ шатал дээр эргэсэн юм байна. Яг энэ тренд чугамнаас ойсон юм байна. Энэ зооноос эргэж ойсон юм байна ч юм уу. Тийм аль болох олон тийм цэгүүдийг өөртөө олж хараарай. Тэгж харах тусам энэ бол ингээд итгэвч нь ураг тархинд чинь суун нүдэнд чинь тасна. Тэгээд биднээс нэг юм уу 2 хичээлийн дараа биднээс арилжааны яг оролтоо үзнэ. Тэгэхээр энд зураад байгаа энэ зоон ч юм уу, энэ тренд чугам ч юм уу, Фибоначчи ч юм уу, энийг бол биднээс бас айгүй богино цаг дээр бас ашигладаг байхгүй юу? Тийм учраас би яг энэ хэдийг яриад та нарыг ингээд ийм байдлаар бас ханшийн ирээдүйн хөдөлгөөн хаашаа болж байна. Одоо ямар савлгаа явж байна те. За энэ бүхнийг та нарс ингээд гэрийн даалгавар гэж ойлгоод тэгээ дараагийн хичээл хүртэл нэлээд идэвхтэй. Аль болох олон ханшин дээр эднээсээ хийгээд тэгээд та нар зөв юм хийж гинүү, буруу юм хийж гинүү гэдгийг чинь хамгийн ихний л шалгуур чинь хэрвээ та нар зөв зорсон л бол яг иймэрхүү байдлаар яг тэр зооноос чи эргэж ойсон л байх хэрэгтэй байхгүй жишээлх юм бол те. Та нар зөв тэрийн татсан л бол яг тэндээс чи ингэж эргэж ойсон байх хэрэгтэй л байхгүй. Та нар зөв Фибоначчи татсан бол тэр Фибоначчигийн чинь бас яг шатлал дээр л ямар нэг юм болсон байх хэрэгтэй байхгүй тийм ээ. Гэх мэтэр за ийм зүйлүүдийг сайн хийцгээгээрэй. За энэ бол тэгээд энгийн техник шинжилгээ.
Энийг бол мэдчих хэрэгтэй. Энд бол ямар нэг хэмжээгээр бас дасгалжсан байх хэрэгтэй. За сая бол биднес чартан дээр нэлээд хараад ярьсан учраас энийг би хаалгаслаа. За ингээд анхаарал тавьсан явдал баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа баяр таа.